Нэг нь одоо ширхлэгээр өндөр хоол хүнсийг идэх бол маш чухал юм л да. Хамгийн доотлоор хоол хүнсэндээ 20-30% нь одоо бүдүүлэг хоол хүнс идэж явахдаа энэ бол одоо хорогслоход бол одоо эзэн замыг цэвэрлэхэд маш чухал үйл үзүүлж байгаа байхгүй. Тэгээд өдрийнхөө хоолыг бол одоо тэр бүдүүлэг нарилгын сонголон одоо тэгээд ногоо цагаан оруулан, жимс оруулан, мөөгний төрөл бол маш их сайн байдаг. Энергээр бага, ширхлэгээр өндөр байдаг. Энийг анхаарах хэрэгтэй байгаа байхгүй. Хоолныхын талд авч хэлэх юм бол одоо хоолныхын бүтцийг одоо зөв тохируулж явах хэрэгтэй. Амтны гаралтай хоолыг бага шиг, ургамлын гаралтай хоолыг илүү шиг гэдэг. Ингэхдээ тос нь бага байдаг. Дээрээс нь чихэр нь бага байдаг, давс нь бага байдаг. Тэгээд өөрийн гараараа хийх хэрэгтэй. Үйлдвэрлэлийн аргаар гарсан хоол хүнсэнд давс нь заавал их байдаг. Тэр наад бодисууч нь өндөр байдаг. Амт гэдэг чихэр тийм ээ, өөх, давс ийм гурван зүйл гол амтны эрэлт байхгүй. Тэгэхээр эдгээрийн их гихтээ тэгэл эргээл одоо бидний эзэн замд найрлыг хоол хүнс шингэхгүй байгаа байхгүй юу. За тэгээд одоо энэ туулуулах эмийг нэг хэрэгжиж байна шүү дээ. Энэ бол нэг сайн арга биш юм а. Бачим үед аргагүй үед хэрэглэх хэрэгтэй. Банк хэрэглээд байхдаа чинь эзэн зам ингээд ажиллахаан байгаад одоо ажиллагаагүй болдог. Тэгээд одоо банк тэр найрлыг хоол хүнс идээд байхдаа мөн л адил хүнийг эзэн зам ажиллагаагаа алддаг байхгүй юу. Ер нь тэгээд урт удаан хугацаагаар тэр туулуулах юм хэрэглээд байхдаа чинь эрдэс бодисын тэнцвэр алдагддаг юм, витамин дутагддаг юм, гидсэн дотор байгаа бактериудын одоо тэнцвэр алдагддаг тийм ээ. Тэгээд цаашлахтаараа энэ гидсэн замын харлах өвчин гэдэг байхгүй юу. Ийм өвчин олдог. Тэгээд энэ нь амархан цаашаа хорт авдар болдог. Гих зэргийн их төвөгтэй асуудлууд байна л та. Тэгээд өдөрт одоо хүн дээр бие засах бол маш их чухал юм аа. Биеийн дотор байгаа хортой бодис, биеийн дотор байгаа тэр хэрэггүй бодисуудыг гадагшлуулж байгаа байхгүй. Энд би нэг жишээ хэлчихье гэж бодож байна хамгийн төгөмөр. Энэ Америкэн бол их найрлыг хоол хүнс иддэг. Өдөрт 2-3 өдөрт нэг удаа бие засдаг гэж байгаа байхгүй юу. Тэгвэл Африкэн бол бүдүүлэг хоол хүнс идэн. Одоо миний хэлжсэн тэнд одоо тийм баян биш болохдоо тийм үйлдвэрлэлийн аргаар нарийн боловсруулсан хоолууд тэр махсахыг тийм идэж чадахгүй. Тэр яг уу тэр эрдэн шиш миш юм уу одоо бүдүүлэг хоол хүнс ногоо цагаан их илүү иддэг. Тэгээд хүмүүсүүд нь бол өдөрт 1-2 удаа бие засдаг, зарим нь 3 бие засдаг гэж байна. Гэвч үүний эсрэгээр нэг юм гараад ирж байгаа байхгүй юу? Америк улсын тэр хөхнөө хорт авдар, бүдүүнгэцнээ хорт амдар, шулуунгэцнээ хорт авдар, тэр баян эрхэм өвчнгүү, тэр зүрх цусан судасны өвчин харин Африк төвөөс 4-6 дахин илүү байна гэж. Энэ гол учрыг шинжилээд өгөхдөө хамгийн эцсийн бүдүүлэг хоол хүнс идээгүй, ширхлэггүй хоол хүнс идсэнтэй л шууд холбогдолтой байгаа байхгүй. Тийм болохоор бид нар одоо ширхлэгтэй хоол хүнс идээд одоо өтгнөө хатааж болохгүй, хоргосолж болохгүй ийм байх хэрэгтэй. За тэгээд энэ аргын тухайд бол одоо сайн дадгалыг бий болгох хэрэгтэй. Өглөө босонгуудаа 200 г ус уух хэрэгтэй. За энэ усан дотроо зөгийн балтай байж болно. Тэр бэлэг дэлдүү одоо миний найруулсан тэр шидэт мөөгтэй байж болох юм аа. Би бол үргэлж ингэж ууж л байгаа л да. За тэрснийхэн дараа бол өдөр болгон одоо энэ өглөөгийнхэн цайны дараа одоо бие засдаг тийм дадгалыг бий болгох хэрэгтэй. Бие засах мэдрэмж ирсэн тэр ирээгүй тэр одоо суултун дараа 0-ийн өрөөнд ороод тэгээд бие засах өрөөнд орчгоо суугаа тэгээд тархиараа бодох хэрэгтэй. Ингээд гэдэс яг одоо өрбөлзөөд хөдөлж байна. Баруун талын дор хэсгээс баруун талын дээр хэсэг, баруун талын дээр хэсгээс зүүн талын дээр хэсэг, зүүн талын дээр хэсгээс уруугаа явж байна. Хотронхой гэдэснээ одоо энэ бүдүүн гэдэснээ чинь байршид ин байдаг байхгүй. Тэгтэр нь одоо гараараа яг саянхтай адилаар бас баруун талын дор хэсгээс дараад тэгээд баруун талынхаа дээр хэсэгт хүргээ. Баруун талынхаа дээр хэсгээс зүүн талынхаа дээр хэсэг рүү дараад тэрнээс зүүн талын дээр хэсгээс уруу нь одоо зүүн талынхаа дор хэсэг хүртэл дараа. Тэгээд одоо энэ уруунд дарж өгөөд ингээд эдлийг массаж хийж өгч болно. Энэ үед таны гидснийг өргөл зөвхөлгөөнийг бас түргэсгэн. Тэгээд өдөр болгон тогтсон цагтаа очиод ингээд бие засах ийм үйлдэл хийгээд байхдаа таны тархинаас гидсийг чинь удирдаад тухайн цаг болохдоор л бие засдаг ийм сайхан зөв дадгалтай болчихно. За ингээд зөв дадгалтай болчих юм бол та гидсэн өдөр болгон цэвэрлдэг юм болчихно. Дээрээс нь та заавал одоо идэж уухтаа чинь их холбогдолтой сайн нэгэнтэй хэлсэн чи. За ийм болохдоор чинь хоргоцолгүй болно. Та шамран үүсэхгүй байна. Бүдүүн гидснээ хорт авдар багсна. Тэгээд одоо тэр юу гидсэн замд чинь холестерин шингэх нь бага болохдоор тэгээд эргээд давхар цааштай дамдаа олон зүйлийн өвчнийг урьдчилан сэргийлж болно. Ийм байдیں۔ Ер нь бүдүүн гидснээ хорт авдар олдог гэрийн үеийн түүхтэй ч юм уу тийм ээ баасанд чинь цус холилдон гарч байх юм уу энэ хүн болоо бие засахтараа ингээд заавал
эргэж хардаг л да олонхий хүн. Одоогийн хүн чинь одоо тэгээ яг хөө тэр нойл сууж байгаа харахгүй хүн олсорсон байгаа. Энэ бол хүний нэг төрөлхийн авьяас чадвар байхгүй. Яагаад эргэж харж байгаа маа гэхдээ эргэж харахтаараа энэ баасан чинь хэлбэр төрсөн ямар байна, эрүүл байна уу, дотор нь цус байна уу, эдээ байна уу, ийм олон зүйлийн юмыг анхаарах чухалтай байгаа байхгүй. Тийм болохоор одоо бас яг хөө эн чинь хэлэхэд эвгүүч гэсэн яг бодтой дээр авч хэлэх юм бол яг зүйтэй юм байгаа байхгүй. Бааснаа чинь хэлбэр төс нь хувирал гарсан байвал энэ бас зарим газар нь юм урагчаад автгаа гарч ишээч болгон шүү дээ, тийм ээ. Нөгөөч цус гарч ээж болно, тийм ээ. Хар өнгөтэй байх юм бол гизэн зам цус гарсан байна. За ил улаан цус гарч ивэл ойр орчимд нь цус гарсан байна, тийм ээ. Ийм олон зүйлийн хувирал гарч болно. Энийг үзэх хэрэгтэй. Ийм хувирал гарч явах юм бол гизэн замд асуудал гарч ийнэ гэсэн үг. Тийм болохоор энэ талд анхаарлаа тавиад одоо хоодоон зохистой байгаад өөрийн бодлороо ч хүртэл гидсэн гөрвөлзүүлж хөдөлгөөж болно. Та хотлааг бол ингээд наамж юм газар очиж суугаа. За гидс гөрвөлзөн хөдөлж яана гэж сонс. Латтай гидс чинь дуурч эхэлдэг байхгүй. Ингээд хүн өөрийн биеийн удирдах ийм үйл ажиллагаануудыг сурж боловсруулж чаддаг үед бол чадна л да. Тэнд одоо би нэг энд би бас нэг ингээ ярьж байхдаа нэг жишээ хэлж санагдлаа. Би телевизээр үзсэнтэй хүн одоо энэ хошгонохон булчингийн нээгдүүлээ хийс орж яваад ингээд үлийг гаргадаг ийм чадвартай хүн бас байд юм байна лээ шүү дээ. За ийм болохоор өөрийнхөө зөв удирдан авч явах бол туйлын чухал юм шүү. За баярлалаа.